17-наас 29-ны өдрүүдэд орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хөлбөмбөгийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны хэмжилт үнэлгээ сургалт судалгаа мэдээллийн төвтэй хамтран даралтад сав шугам хоолой тоног төхөөрөмжтэй харьцан ажиллах аюулгүй ажиллагаа сэдвүүдэд мэдлэг дээшлүүлэх 32 цагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг аудитор зөвлөх багш Батсайхан удирдан явуулсан бөгөөд салбар төвүүдийн машинист, шугамын засварчин, гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин зэрэг нийт 368 ажилтан хамрагдаад байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хүмүүст сургалт зохион байгууллаа. 4 өдрийн 8 ээлжээр сургалтыг зохион байгуулсан. За энэ сургалтанд даралтад сав шугам хоолойтой харьцаж ажилладаг ажилтнуудын аюулгүй ажиллагааг хангах нэгдүгээрт, хоёрдугаарт энэ инженерийн шугам сүлжээний үзлэг эхэлж байгаатай холбоотойгоор тэр үзлэгийг чанартай байлгахын тулд одоо ингээд манай хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлын сургалт сурталчилгааны хүрээлэнтэй хамтраад орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ингээд сургалтыг зохион байгууллаа. Миний бодлоор бол энэ сургалт нэлээд одоо төхөө амьдралд практикт ойрхон яг ажлын байран дээр ямар аюулууд үүсэж байна, аюулууд бий болж байна. За тэн дээр нь ямар одоо эрсдлүүд гарч байна, үүсгэж байна. Тэрнийг хэрхэн хяналтанд авах вэ гэдэг талаар бас нэлээд хоорондоо харилцсан яриа маягтай тийм онол гэхээсээ илүү одоо практик дадлага маягтай юм сургалт болж өнгөрлөө ингээд энэ орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын газарт одоо нэвтрүүлж байгаа ISO 45001 стандарт маань одоо амжилттай хэрэгжээд тэгээд цааш нь олон одоо сайжраад ингээ явахыг хүсэж байна.